За дэлгэц маань одоо жоохон төрсөн өдөр харагдаж байна. Тэгээд хамгийн дээд хүчин чанар. Тэгээд за ерөнхий гол ажиллагаанууд нь харагдах байна. За миний түрүүний ярьсан нөгөө 6 модуль маань одоо энэ програм дотор ингэж шингэсэн байж байгаа. Тэгэхээр энэ урдуур бас суудл байна. Та шахаад урагшлаад сууж болох юм шүү. За тэгээд за эхний нөгөө харилцагч гэж зис байгаа. Бид нөгөө мэдээллийн баазаа бүрдүүлэх. За мөн тэр баазтаа одоо тасралтгүй одоо шинжилгээ хөгжүүлэлт хийх үүднээс энэ модулнууд маань харагдаж байдаг. За одоогийн байдлаар ингээд одоо энэ дэлгэцтэй болохоор одоо яг манай байгууллагын хэмжээнд байгаа бүх өглөг авлагууд маань харагдаж байна. За яг одоо байгууллагт бол жишээлбэл төлбөрийн үлдэгдэл. За төлбөрийн үлдэгдэл маань бол жишээлбэл одоо за дулааны хувьд бол 40 сая 400 мянга, халуун усны хувьд 8 сая 700. За одоо бүтэн усны ийм цахилгаан нь ийм байна гэх. За бүх ингээд нэр төрлөөрөө зардлууд маань харагдаж байна. Яг одоо бол энэ байгууллагын хэмжээнд байгаа бүх хөдөлгөөн авахуд энэ бол real time-аар явж байгаа. За нөгөө төрийн сангийнхаа төрийн банкныхаа хуусахтаа уялдуулаад хизээ тавхаж явж шинжилснээс хамаарч энэ мэдээлэл маань ингээд гарч байгаа. За энэ дээр болохоор нөгөө график дүрс үзүүлэлтүүдээр энэ маань харагдаж байгаа. За тэгээд за одоо бид нар эндээс өөр юу болж байгаа вэ? Жишээлбэл одоо 58 дугаар байрны хувьд төлбөрийн үлдэгдэл ямар байгаагаа харахыг хүсвэл одоо 58 гэж бичээд энтер дарахад гараад ирж байгаа. За 58 дугаар байрны хувьд бол нийтдээ 11 сая 721 мянган төгрөг төлбөрийн үлдэгдэл байна. За задаргаанууд нь энэ график тайлбаруудтай харагдаж байгаа гэсэн үг. За мөн одоо энийг бүхүүлэхээр болгож байгаа юу гэдэг тухайн дүүрэг, хороо тий. За баян зүрх дүүрэг. За дөрөвдүгээр хорооны хэмжээс ч гэдэм үү. За ингээд төрөл бүрийн шүүлтээр одоо энэ төлбөр тооцооныхаа мэдээллийг бол харж болох нь байна. За одоо би жишээлбэл за нэг манай өрх харилцагч маань ингээд өөрчлөлт доожилж хөдөлгөөн хийгдсэн бол бид нар жишээлбэл одоо энэ за дурын нэг юм өрхийн мэдээллийг засварлая. За тэгээд засварлах товчон дээр дарахаар энэ дээр бүх мэдээлэл засах товч маань гараад ирж байна. За өмчлөгчийн нэр нь хэрвээ өөрчлөгдсөн болов за одоо би ингээд нэрээ бичээд өгчээ. За энэ дээр нь одоо утасныхаа дугаарыг бичээд за энэ дээр одоо мэйл хаягаа бичих юм. За та бүхэн ер нь нэг зүйлийг анзаарч харж байгаа баха. Энэ маань болохоор энэ утасны дугаар имэйл хаяг бол ердөөсөө одоо бидний хэрэглэгчтэйгээ харилцах хамгийн одоо гол түлхүүр мэдээлэл маань болж байна. Энэгээр л одоо бүх мэдээлэл нь дамжиж байгаа учраас энийг одоо үнэн зөв одоо оруулж өгөх юм шаардлагатай байдаг. За ингээд одоо тухайн өргөтэй холбоотой мэдээлэл явуулах ингээд засах, үүсгэх. За анх одоо програм авч нэвтрүүлж байгаа хүмүүсийн хувьд бол бүх мэдээлэлээ одоо Excel-ээс татаж аваад за ингээд бол одоо програмынхаа мэдээллийн баазыг бүрдүүлчих боломжтой байгаа. За тэгээд одоо хайлтаа, орцоор, тоотоор, нэрээр нөгөө ID-гаар нь хэрэглэгчдийн ID-гаар дугаараар бүх үзүүлэлтээр нь одоо энэ хайлтуудыг бол одоо хийж болж байна. За одоо жишээлбэл юу гэдэг нь 99 дугаартай манай дээр бол нийтдээ одоо 31 хэдэн харилцагч үү? За 3 харилцагч байж гэдэг юм. Утасны дугаараар ингээд Google харж болж байна. За энэ модуль дээр маань бас хийгддэг нэг чухал ажил болохоор нэхэмжлэх бүртгэх байгаа. За тэгэхээр бид нар түрүүн танилцуулгын үед хэлсэн. За дулаанаас ирсэн нэхэмжлэхийг бид нар нөгөө яг гэрээнийхээ дугаараар нь тий гэрээнийхээ дугаараас сонгочих юм бол энэ гэрээн дээр байгаа харгалзах тоолрууд маань гараад ирж байгаа.
За тэгээд бид нар одоо энэ сараа сонгоод өгчих юм бол нөгөө бүх заалтууд нь цаанаас ирсэн нэхэмжлэгүүд нь ингээд гараад ирчихсэн. Тэгээд бид нэг түрүүн хэлжсэн одоо эднэрийг бид нар оруулж өгснөөр нөгөө үр ашигын шинжилгээнүүдийг хийж байгаа тийм тоолгоороо тоолгох тусмаа өгөөжүүдийг тооцож байгаа. За тэгэхээр энийг бол одоо зайлшгүй оруулж өгөх шаардлагатай болдог. За дулаан болоод ус угийн удирдах газар гэх юм бол мөн ялгаа авахгүй бас кодоо хийгээл харгалзах тоолгоорын агуулгын эцсийн заалтууд өмнөх заалт нь гэдэг одоо энэ дээр байж байгаа. Тэгээд эцсийн заалтуудыг бид нар энэ дээр шийдэж өгөө. За ингээд одоо тоол юуныхаа цаанаас ирсэн хангаж байгууллагын хэмжлэгийг бүртгэж байгаа гэсэн. За ингээд энэ хэсэгт болохоор яг үгээр одоо харилцагчдынхаа мэдээллийг шинжлэх одоо за тэгээд төлбөр тооцоотой холбоотой мэдээллүүд харах цаанаас ирсэн хэмжлэгүүдийг одоо бүртгэдэг байна. За дараа нь заалт гэж байгаа. За одоо нөгөө бидний бас одоо төр төсвийн үйл ажиллагааны маань одоо бас хамгийн гол цаг хугацаа авдаг. За ийм хэсэг байж байгаа. За тэгэхээр бид нар одоо энэ заалтыгаа одоо төрөл бүрийн үзүүлэлтээр бас нөгөө дүүрэг хороол хатхан байраар нь харж болно. За би одоо жишээлбэл энэ дээр нэг 58 дугаар байр гэдэг жишээлбэл жишээ аваад үзье. За 58 дугаар байрны бүх өрхүүд энэ дээр гараад ирж байна. За 31 айл өрхтэй байгаа юм байна. За энэ 31-ээс нөгөө тоолуурууд нь Т1 гэдэг нь болохоор тоолуур 1 гэсэн үг юм байна. За тэгээд бидний судалгаа хамгийн дээд нь 10 айлд байж болохоор байсан. Тэгээд Т10 хүртэл кодчилсан багийнхаа нэрийг өгсөн байж байгаа. За тэгээд өмнөх болон одоо гэсэн ийм тоолуурын залтуудаа бид нар ингээд энэ дээр шивж өгдөг байсан бол одоо энэ маань болохоор автоматар мессежээр хурж ирж байгаа гэсэн. Тийм ээ? Бид нар нөгөө мэдээлэл илгээхлээр сар болгоны 5 автоматар манай мессеж сервисээс энэ дугаарлуу заалтаа явуулна уу гэж явуулсан байгаа шүү дээ. Тэгээ хүмүүс маань манай утасны дугаарлуу заалтаа явуулсан байгаа. Тэрийг автоматар манай програмаар бүртгэсэн байж байгаа. За тэгээ гол нь одоо хэрвээ энэ заалт ирсэн тохиолдолд бид нар энэ дээр шинжилж байгаа. Одоо энэ ногоон шар цэнхэр үзүүлэлтүүд байна шүү дээ. За энэ маань болохоор одоо одоогийн заалт, за норм хэтэрсэн заалт гэх норм хэтэрсэн заалтын дээр чиглэл байна. Энэ байрны хувьд байхгүй шүү дээ. За одоо жишээлбэл задгаа тоолууртай айл бол энэ байна шүү дээ. За үг буцах тоолууртай ч гэдэг юм уу. За энэ мэдээлүүд нь яг энэ өнгөөрөө ингэж ялгараад харагдаж байгаа юм. За тэгээд заалттай холбоотой өөр юм болохоор ингээд янз бүрийн үзүүлэлтээр шүүж харж болно. За дээрэс нь бид нар энэ нөгөө саруудаа сонгоод өчөж байгаа тийм эндээс онсороо сонгоод байршил хаяга үүдээ сонгоод өчөж бол нэг үзүүлэлт нь гараад ирж байгаа. За тэгээд одоо тоолуурын тарифууд бол бас шинжлэгддэг. За шинжлэгдэхдээ одоо бид нар яг тэр тухайн одоо тоолуурыгаа нэмэх тухайн айлууд дээр бас нэмж болдог. Шинээр тоолуур нэмдэг. Одоо байгаа нөгөө лацныхын нөгөө баталгаат хугацаанд дууссан бол тэрийг нь сольж байхаар бол бас ийшээгээ оруулаад өчтдөг. Тэгээд тоолуурынхаа төрлүүдийг бид энэ дээр зааж өгдөг. За тэгэхээр ерөнхийдөө ингээд заалт авалт болоод за тоолуурын мэдээлэлтэй холбоотой бүх процессүүдийг бол энэ дээр энэ модуль дээр хийдэг байна. За дараагийн хэсэг бол мэдээлэл илгээх гэж байгаа. За мэдээлэл илгээх маань болохоор ерөнхийдөө бид нар энэ програм нэг хоёр хуваацсан юм байна. Одоо нөгөө бид нар банк дуудлагын төвтэй болсон оператор ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь операторын ажлын байрны тодорхойлолтууд ерөнхийдөө энэ ухаалаг систем хэтэрснээр өөрчлөгдөж байгаа юм аа. Энэ хүний одоо үүрэг хариуцлага маш нэмэгдэж байгаа. Яг л би түрүү хэлсэн тийм манай байгууллагын төлөөлж хэрэглэгчтэй харилцаж байгаа. За дээрэс нь дуудлага хүлээж авч байгаа. За мөн одоо нөгөө төлбөр тооцоотой мэдээллүүдийг нөгөө 3 суугаараа дууд шуулдан болоод мессеж мэйлээрээ илгээхэд эдгээр хүмүүс маань одоо харгалзах үйлдэлүүдийг хийж явуулж байгаа. За тэгэхээр энэ операторыг бол тусна ингэж програм болгож бид нэр оруулж өгсөн байгаа. За тэгээд одоо жишээлбэл юу гэдэг юм. За би түрүүн колл центрийн тайлбарыг хэлсэн те дуудлага ихэд шууд өргөжтэй холбоотой бүх нөгөө засвар үйлчилгээ төлбөрийн үйлчлэгтэй төлбөр төлсөн байл нөгөө бүх юмуд нь харагдаж байсан.
За одоо байн нөгөө дуудлагууд нь бид нар дуудлагаа сонгоод хэрэглэгчдийн одоо ерөөсөн дуудлагыг ингээд сонгоод өгөхөд яг нөгөө харгалзах цахилгаан юм уу сангийн ажилт юм уу харгалзах ажилтнууд энэ дээр гараад ирж байгаа. Ажлынхаа төрлийг сонгоо. Тэгээ бид нар нөгөө силесрээ бид нар сонгоод тэгээд дуудлага авах төвчин дээр дарна гэсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө силесрт маань манай дуудлага маань мессежээр очиж байгаа. Тэгээд бид нөлөө хариу ба нөгөө хэдэн минутын тухайн айл өгөх очих юм бэ гэдэг энэ хариугаа өгч байгаа. Тэгээд бид нар тэрэн дээр нь үзлээд хэрэглэгчтэй явуулж байгаа. Тэгээ 15 минутын дараа манай ажилтан танаад очно. За тэгэхээр энэ процесс маань бол зөвхөн энэ товчон дээр дарахад хийгдэж байгаа. Дуудлага авах товчон дээр дарахад. За тэгээд мөн одоо мэдээлэл хэлгэх тийм ээ. За мэдээлэл хэлгэхтэр бол за би түрүү нөгөө имэйлийг тайлан болгоод харуулсан. За мессежүүд ойлгомжтой тийм. Одоо нөгөө төлбөрийн мэдээлэл, техникийн засвар үйлчлэгээ холбоотой баярын чив гэдэг бид нар мессежүүдээр илгээчихэж байгаа. За тэгэхээр бид нар эндээс бас нэг юм сонголтууд түүрүүд хийх боломж бүрддэг байна. За жишээлбэл одоо цөмөрөө нэг юм жишээ авч үзье л да. За Баянгол дүүргийн за энэ гуравдугаар ороо. За энэ ганцхан байртай юм. Тэгэхээр өөр дүүрэг сонгочих. За хаан уул дүүрэг гэдэг 11-р хороо. За хаан уул дүүргийн 11-р хороонд одоо ямар нэгэн тийм техникийн засвар үйлчилгээ хийх юм шаардлага гаргалаа гэж цөмөрөө бодъё. За тэгэх юм бол яг өгөхөөр бид нар энэ байршлаа сонгоод өгч байгаа. Тэнгүүд яг энэ байршилд харагдах бүх айл өргүүд маань төвлөж байгаа. За жишээлбэл 36 айл гэж тийм. За бид нар одоо энд нөгөө ажил техникийн засвар үйлчилгээнийхээ мэдээллийг хүргэж байгаа юм. Тэгэхээр яг өгөхөөр бид нар одоо энэ захиалга баталгаажуулах гэдэг сакс руугаа нэмээд сакс гэж байгаа. За сакс гэдэг нь болохоор бас хаан уул дүүргийн 11-р хороо өгөөд хаан уул дүүргийн 15-р хорооныхан бас хамрагдчих болно шүү дээ тийм. Тэгвэл 15 гэдгийг сонгочоод бас сакс руу нэмэх. Тэгэх юм бол энэ хоёрын маань ингээд төвөр нь ингээд нэмэгдээд нэг юм багц болчихж байгаа. Саксанд орчихж байгаа. За тэгэнгүүтээ захиалга баталгаажуулах гэдэг төвчин дээрээ дарчин. За тэгэнгүүт захиалга амжилттай баталгаажлаа. За тэгэнгүүт одоо бид нар энэ дээр нөгөө операторуудын бүтцийг харуулж байгаа. За нийтдээ Mobicom-ын 349 дугаар, Skytel-ийн 60 G-Mobile-ийн 12 гэдэг юм бүтц нь харагдаж байгаа. За тэгээд бид нар яах вэ гэхээр одоо бид нар ямар текст явуулах гэж байгаа юм те. Тэр текстээ бид нар эндээсээ сонгож өгдөг. За текст онгох. За тэгэхээр ерөнхийдөө ингээд конторын өдөр тутмын үйл ажиллагааг анзаарч явахдаа ер нь хэдэн төрлийн л одоо мэдээллүүд байнга явуулж байгаа. За тэгэхээр бид нар одоо нөгөө customer care хийх одоо бид нар нөгөө маркетингаа хэрэглэгчтэй илүү ойртох төр үйлчлэгээ явуулах үүднээс бид нар за төрсөн өдрийн мэдчилгээ явуулж байгаа. Яг өнөөдөр төрсөн өдөр болж байгаа хүмүүс руу автоматар мэдчилгээ очно те. За смартфон компани төрсөн өдрийн мэдчилгээ сайн мэдчилгээ нэмэртэй юм болж байна. За сар шинийн баяраар за шинэ жилийн баяраар гэдэг юм уу те мэдчилгээ өгөх гэж болж байна. За эдгээр маань гол нь нөгөө бидний нөгөө үйлчлэгчтэй дотоос нь харилцаагийн маань нөгөө халуун дулаан ингээд хүндэтгсэн юм талархсан ийм байдалтай болгож өгч байгаа юм шүү дээ. Тэгэхээр бид нар одоо мөнгөө нэхэд ахаасаа илүү бас ийм юмнуудыг бас хийж явах шаардлагатай болсон байгаа. За тэгээд одоо жишээлбэл ус тасрах болсон бол жишээлбэл энийг сонгочдог ч юм уу те. За одоо байр орц гэдэг нөгөө төлбөрийн мэдээлэлтэй холбоотой юм бол энийг сонгочдог. Тэгэхээр энэ дандаа хувьсгчаар явж байгаа. Айл өрх болгон дээр ирж байгаа төлбөрийн мэдээлэлүүд маань өөр байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ хувьсгчтай текст маань хүмүүстэй очно гэсэн үг. За дээрэс нь би сая мессежийг сонгосон. За мөн мэйл сонгож болж байгаа тийм ээ. За мэйлээр бид нар нөгөө гарчгаа өгөөд бас хувьсгчтай байх юм бол тэр юмнуудаа саний загвараасаа сонгоод яг мессеж болж байгаатай адилхан хийгээд өгч байгаа. За нэхэмжлэхийн хувьд за нэхэмжлэх гэдэг маань одоо яг сар болгон ингээд тогтмол явуулж байгаа юм тийм. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн хүний одоо оролцоо байхгүйгээр бид нар нэхэмжлэх төвчин дээр зүгээр дарчих юм. За тэгэнгүүт одоо нийт 142 харилцагч байна. Та эдгээр харилцагчд руу нэхэмжлэл илгээх үү гэж. За би yes товчон дээр дарчих юм бол нөгөө мэйл утасны бүртгэлтэй байгаа бүх хүмүүс рүү
Миний түрүүний нөгөө танилцуулган дээр үзүүлж ирсэн нөгөө Harvard-тай репорт шүү дээ. Төлбөрийн хэмжлэл зөвлөгөөтэй. Тэр мэдээлэл маань мэйл рүү очиж байгаа. Яг энэ Nest төвчөн дээр дарах. За мөн төлбөрийн мэдээлэл нь таны төлбөр одоо сар хэдэн төгрөг гарсан байна гэдэг нь Nest очиж байгаа. Тэгэхээр яг энэ ажиллагаануудыг хэн хийгээд байгаа вэ гэхээр операторууд маань хийж таарч байгаа. Тэгэхээр бол операторуудын бас нүүр хариуцлага энэ ажлын байрны тодорхойлолтууд төлбөрийг бас бүгд одоо энэ цаг үетэйгээ хамаарч өөрчлөгдөх шаардлагатай болж байгаа. Одоо өөрөөр хэлбэл бид нар нөгөө байцаагч нар яваал одоо тэгэл юм наагаал хаалга тогшоол айл өрхүүдээр явдаг. Тэр юм маань бас зүгээр халагдаж байгаа учраас энэ оператор дээр тусгай юм модулууд ингэж оруулж өгсөн байт юм аа. За бид нар ингээд мэдээлэл илгээхийн хувьд бол юм байж байгаа. Тэгээд mail message дууд шуудан гараа. За дууд шуудангийн хувьд болохоор нэг жишээ аваад үзүүлж. Одоо жишээлбэл бидний энэ түүрээ сонгогдсон байгаа шүү дээ. Тэгээд би түрүүнийг хэлсэн одоо mail message явахад нэг 1000 хүн рүү нэг 4-5 мянган төгрөгийн зардалтай авах гэж тийм ээ. Тэгэхээр дууд шуудангийн хувьд бол сүлжээ харгалцахгүй 30 төгрөг байгаа. За энэ бол нөгөө операторын хамгийн хямд тариф. Mobicom бол тийм үнээр санал болгож байгаа. За тэгээд жишээлбэл одоо би энэ дээр дуудлагын төвчөн дээр дарчих л да тийм. За тэгэхээр би энэ дээр нөгөө утасныхаа мэдээллийг оруулж үнийг хаачихгүй. Миний дугаар бүртгэлгүй. За бүртгэлсэн байна. Энэ дээр за бүртгэлсэн байна. За тэгэхээр одоо би шууд ингэчээ. Дуудлага хийх товчон дээр дарангууд над руу төлбөрийн мэдээлэл дууд шуудангаар хийж гин. За одоо цөмөр энийг туршиж үзлээ. За дуудлага товчон дээр дарлаа. За би ингээд одоо авах юм бол за жишээлбэл таны товчон дээр дарчих юм бол би нөгөө текст онохдоо бид нар юу яасан бэ нөгөө төлбөрийн алдагдал дээр ингээд тооцоолж тэр мэдээлэл юм болж байгаа. Тэгэхээр яг энэ бүх одоо хэрвээ саяных одоо энэ нөгөө түүх дотор байгаа бүх хүмүүс маань саяны дуудлага 5 лайнаар зэрэг хийгдэж байгаа гэсэн. 5 лайнаар 5 шугамаар тухайн тохиолдолд тухайн моментод 5 шугамаар хэрэглэгчд энэ мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр байцаагч нар маань уцтаал тэгэл одоо хүн ажиллаад тэрэн дээр одоо тэгэл энэ төлбөрийн нэлээж ингээл ажилладаг байсан бол одоо энэ систем маань өөрөө автоматар энэ voice notification хийчихэж байгаа гэсэн. За энэ дээр одоо юм байж байгаа. За энэ бол бас ерөнхийдөө бас Монгол юу нэг инновацлог одоо бас юм төдийлөн байдгүй үйлчилгээ гэж бид нэр ойлгодог. За яг энэ системүүд нөгөө бидний message center, call center, за энэ notification center-уудыг бид бол яг аль бие усны эрхтэйгээр, лицензтэйгээр, цаг тутмын лицензтэйгээр бид нар бол авч хэрэглэж байгаа. За тэгээ хамгийн сүүлийн үеийн найдвартай технологи, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэй технологиудыг бас ашиглаж энэ програмаа хийж байгаамаа. Тулаад ингээ оролцсон гэж. За тэгэхээр яаж байгаа вэ гэхээр одоо бид нэр төрийн банкнаас нөгөө интернетээр ороод бүлээгнийхээ хуулийг татаж аваад Excel файлаас уншуулах юм. За Excel файлаас уншуулахдаа бид энэ саяны товчон дээр дараад за нөгөө татаж авсан хуулгаа сонгоод за ингээд open товчон дээр гарч. За тэгэх юм бол за энэ дээр бид нар нөгөө сая өмнө нөгөө тест хийгээд уншуулчихлээ. За эдгээр нөгөө ингээд төлбөр төлөгдсөн гэдэг ингээд гараад ирж байгаа. За төлбөр төлөгдөөнүүд болохоор төлбөр төлөгдөөгүй гэдээ гараад ирдэг. Одоо өөрөөр бид нар нөгөө яг оргил ачааллын орлого төлөлтийн одоо үедтэй өдөрт одоо хит удаа орж бид нар нөгөө бүлгийн хуулийг татаж авдаг. Тэгэхээр төлөгцнүүд нь төлөгцөн гэж харагдаад шинээр орж ирсэн төлөгдөөгүй гэж харагдаад тэгээд бааз руу өрүүлээ орчих юм. За тэгээд одоо төрийн банкныхаа хуулийг яг ямар үед татаж авч баазтаа оруулсан те яг тэр цаг мөчийн тухайд бол манай энэ бүх төлбөр тооцооны санхүүгийн үзүүлэлтүүд тооцогдож гарч байгаа гэсэн. За дээрэс нь бид нар нөгөө төрийн банк руу мэдээлэл явуулдаг тийм ээ.
За бид нар заалтуудаа бол автоматар хүлээгээд авсан байж байгаа. За гэхдээ заалтыг бид нар зүгээр нэг авах биш. Дээрээс нь шинжилгээ хийдэг болсон гэж байгаа тийм ээ. Заалт маань хэр үнэн зөв бодиттой байна. Тэрнээр бид нар бас шинжилж дүгнээ. За одоо бид нар яг энэ бол мөн байна гэж үзсэн дээрээс сар болгоны одоо нөгөө тооцооллуудыг хийгээд төлбөрийн тооцооллуудыг хийгээд төрийн банк руу одоо энэ төвчин дээр дараад нөгөө төрийн банк руу явуулдаг. За бүх нөгөө тайлан маягтуу та нар бүгдээрээ мэдчихэж байгаа бох те яг тэр тайлан маяг Excel-ийнх нь одоо яг загварынхын дагуу за бид нар энэ мэдээллийг өгч байгаамаа. За энэ дээр одоо бүх нөгөө мэдээлэлүүд байж байгаа. Тэгээд бид нар одоо баталгаажуулах дээр дараад ингээд тайлаа өсгөж явдаг. Тийм байж байгаа. За дээрэс нь яг одоо зүгээр энэ дүүрэг хорооч гэдэг юм уу энүүгээрээ бас шүүж харж болно. Нөгөө төрийн банкны тэр Excel-ийн маягтан дээр байдаг өөр бас нөгөө төлбөр тооцоотой холбоотой утгууд байдаг шүү дээ нөгөө багнууд байдаг. Тэгэхээр тэдний утгуудыг бол энэ дээр бас шивэд өгөх юм боломжтой байдаг. За тэгээ утгаа оночоод бол төрийн банк руу бол файлаа олно гэж хэлдэг тавьчихдаг байна. За одоо жишээлбэл одоо би ингээд энэ хариу сайхан ингээд би өөрийнхөө дугаараар хийж байгаа. Энэ нөхөр бол төлбөрийн үлдэгдэлтэй нөхөр байгаа. Тэгэхээр одоо 8 сая 700 мянган төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй хүн гэж байгаа. За тэгээ энэ болохоор одоо яг ямар үлдэгдэлтэй юм бэ те. За 1 сар гэхэд ингээд 1 сарынхаа гарах бүтэн төлөөгүй гэж байгаа жишээтэй 2 сарынхаа за 2 сарынхаа төлсөн юм те. За гэх мэтчлэн одоо энэ төлөөгөөнүүд нь одоо энэ дээр ингээд итгэжээд харагдчихэдэг. За тэгээ ямар нэгэн байдлаар одоо ийм их мөнгөнд үнэтэй одоо харилцагчид одоо бас энэ зүрийн хилцэл тохироонууд хийхдээ гараар тэр гүйлгээгээ бас бүртгэх тийм тохиолдлууд гардаг. Тэгэхээр тэгэх юм бол энэ дээр төснөөр бүртгээд ингээд явчих. За ингээд төснөөр бүртгэх. Төснөөр бүртгэх. Тэгээ энэ төвчөн дээр дараад за ингээд бүгдийг бүртгэж болох юм байна. За тэгээ ер нь энэ харилцагчтай холбоотой ер нь одоо төлбөр төлөлтөнд хизээ хэдэн сард хийгдчихсэн гүйлгээний хуулан хийдэг ингээд энэ бүх мэдээлэлүүд гараад ирж байгаа. За тэгээ одоо жишээлбэл энэ дээр нэг юм товч байна л та. Төлбөрийн үлдэгдэлтэй өмч гэдэг те харилцагч гэдэг. Тэгэх юм бол одоо яг одоогийн байдлаар манай байгууллага дээр төлбөрийн үлдэгдэлтэй ба бүх харилцагчдыг шүүж харуулж байгаа. Тэгээ дээр нь дарах юм бол нөгөө одоо яг ямар сар ямар төлбөрүүд төлөх ёстой юм бэ тэр мэдээлэлүүд нь дээр ингээ хардж байгаа. Тэгээд хэрвээ одоо ямар нэгэн хэлцэл юм хийгээд хийсэн бол ингээ гараад бүртгээд ингээ явчих боломжтой юм байж байгаа. За ингээ төлбөр төлөлтөй холбоотой ерөнхийдөө тэр банкны гүйлгээний хуулийг авах болоод банк руу мэдээлэл илгээхтэй холбоотой ийм харилцааг л одоо энэ модуль дээр бид бол одоо шинжилж өгч байгаа. За одоо энэ дээр бас нэг одоо хүмүүсийн яг нэг одоо үлдчихэд байгаа асуудал маань болохоор бид нар яг нөгөө гүйлгээний мэдээллийг real time авах те тухайн цаг минут секундэд бааз дээр хүлээж авах ийм асуудал байгаа. За энийг бол яг манайхаас шалтгаалгүй төрийн банкнаас хамаарж байгаа бид нар одоо ажил хэрэг болоод асуудал тавиад явж байгаа. За энэ асуудал маань бол удахгүй шийдэгдэх баг. Яг тэгвэл банкнууд одоо яг ийм асуудалтай тулгараад энэ одоо харилцаараа хялбаршуулах үүднээс ажиллаж байгаа юм байлээ. Тэгэхээр бид нар бол бас тун удахгүй одоо төрийн банкнаас татаж авах биш автоматар гүйлгээнүүд маань баазд бүртгэгддэг энэ систем рүү орно гэдэгт бол бас итгэлтэй байгаа. За энэ бол тун удахгүй бас хийх ийм ажил байгаамаа. За тэгээд энэ дээр юу гэж юм? За тохиргоо гэж зэс байж юм. За манай одоо энэ програмыг ямар хүн ашиглах юм бэ те? За ямар хэрэгтэй байх юм бэ? За одоо операторууд, инженерүүд гэдэг юм уу? Бид нар маань одоо яг ямар хэрэгтэй байх юм бэ гэдгийг бид нар ингээд нэр нууц үг бид нар нэвтрэх эрхүүдийн эндээ сонгоод за одоо програм ашиглах одоо нийт хэрэглэгчдийнхээ бол одоо мэдээллийг олж өгдөг. За ийм зэс үйж байна. За ингээд энэ тайлан гэдэг зэс үйж байна. Одоо ерөнхийдөө нөгөө хийсэн шүү дээ одоо бүхий л одоо энэ байгууллагын одоо мэдээллийн бааз сан дээр тулгуурсан юм шинжилгээ график тайлангуудыг хийдэг. За ийм одоо модуль байж байгаа. Тэгээд энэ дээр бол одоо яг харгалзах удирдлага, харилцагч,
мэдээлэл хэлбэрээс заах гэдэг ингээд явж байна. За цөмөр одоо жишээ болоод нийт төлбөрийн мэдээлэл гэж жишээлбэл төвчөн дээр тарай. За ингээд сүүлийн 3 сарын хугацаанд харьяа гэх юм бол за одоо цаанаас нь хэмжилсэн дүгнүүд бидний нөгөө хангагч байгууллагаас хэмжилсэн дүн. За эдгээр болохоор хэмжилсэн гэдэг нь болохоор хэрэглэгчдээс хэмжилсэн дүн байж байгаа. За тэгээд нөгөө төлсөн дүн үлдэгдэл нь өгөөж юм гэдэг график тайлантай харуулж байгаа. За ерөөдөө одоо байгууллагын ашиг орлого маань ерөөдөө ямар байгаа те эндээс бас харагдаж болж байгаа. За төлбөрийн мэдээллийг сар бүрээр ингээд харах юм бол жишээлбэл 1-р сарын үед те төлбөрийн мэдээлэл нөгөө задаргаагаар ингээд ороод ирсэн байж байгаа цаанаас нэмжсэн. За ингээд харуулах юм. За мөн одоо 2-р сард гэх мэт чинь сар тус бүрээр бас төлөвлөлтүүдээр хараад хунаад өдөртөд явчих. Ийм боломжтой байна. За нийт төлбөрийн үлдэгдэл гэж юм. За энэ болохоор одоо яг нөгөө одоогийн байдлаар байгууллагын хэмжээнд байгаа нийт заавлын тайлбар гарч ирж байна. За энэ маань бол тэгэл яг нөгөө төлбөр төлөлтийнхоо төрийн банкны одоо Excel файл хэлцээ уншуулж ачааллууснаас хамаарал тооцогдоод гарч байгаа гэсэн. Тэгэхээр бидний ерөнхийдөө яг практикаас авч явахд бол операторууд маань цаг тутам банкныхаа мэдээлэлээ гараад шинжилээд байхад бол өдөртлөгийг баг ерөнхийдөө real time-аар мэдээлэлээр хандаж болж юм гэж үзэж байгаа. Тэгэхээр бол ингээд энэ тайлбаруудаа хараад зинаад явчих болох нэ. За ингээд за төлбөр төлөвлөлтөө ингээд маш олон төрлийн мэдээлэлүүд байна. За одоо харилцагч гэж жишээлбэл төлбөрийн үлдэгдэлтэй харилцагч нэр бид нар одоо ирэмбэлж харуулж байгаа. Одоо бидний нөгөө авлага маань их байгаа шүү дээ. Хамгийн их нь тийм ээ. За энэ нөхөр бол одоо хамгийн их одоо бүр төлбөртэй нөхөр байна. За хамрагдах сар нь хизээ 1 сар. За дараагийнх нь бол одоо энэ байрны суудаг энэ нөхөр бол ийм үлдэгдэлтэй. Бид нар одоо ингээд авлагуудаа бид ирэмблээд харж болж байгаа гэсэн. Ингээд бүх мэдээлүүд нь за ингээд ерөнхийдөө тайлна гэдэг маань бол яг өдөртлөгийг ингээд мэдээлэлээр хангаж байгаа хэвлэгдэж гарах одоо спортууд шүү дээ тийм мэдээлэл үн шимжилгээнүүд юм. Тэгээ энийг харилцах ингээд товчнууд дээр нь хараад хянаад явчих юм боломжтой байна. За дараа нь зөвмөр өдөртлөгийн хяналт гэдэг зэс рүү орцгоё. За энэ нөгөө презентацийн үед харагдчихсан өдөр тутмын маань тайлан байж байна. Тэгээ daily report маань байж байна. За захирал бол одоо ингээд нөгөө хийсэн шүү дээ. За өмнөх төлбөр ер нь одоо энэ авлагыг бол бид нэр 2 хувааж байгаа. Энэ болохоор бүр өмнөх үлдэгдэлтэй. За нөгөөх нь болохоор өмнөх сарын үлдэгдэл гэж. Тэгэхээр өмнөх сарын үлдэгдэл бол 30 сая төгрөг. За бүр өмнөх төлбөр нь бол 72 сая төгрөг байна гэдэг графикаар харагдчихэв. За дээрэс нь одоо энэ төлбөр төлөлтийг сүүлийн 7 хоногоор нь харж байна. За манай орлого ер нь хэр байгаа юм бэ те. За тэгээд эндээс болохоор 2 сарын төлбөр нь энэ дээр харагддаг байна. 2 сарын ороод зөвхөн энэ өмнөх төлбөр нь хийдэг гэдэг ингээд графикаар эндээс шинжилж болж байгаа. За төлбөр төлөлтийн хувийг бас задлаж харуулсан байна. 2-р сарын төлбөрийн төлөлт 83% байна. За өмнөх төлбөр бол 74%, за нийт төлбөр бол 78% байна. Үлдэгдэл бол компани хэмжээнд 22% байна гэдэг харж байгаа ч тийм. За дараа нь болохоор дуудлагын тоо гэж юм тийм. За энэ болохоор өчигдөр байгууллага яг хичнээн дуудлага хүлээж авав. За тэрнээс яг хийгдсэн ажил үйлчлэгийг хийх юм 7 гэж юм тийм. За ажилчдад өгсөн манай харилцагчдын гүйцэтгэлийн үнэлгээ маань юм байна. 3.5 тийм. Мессежээр ирүүлсэн 1-5 хөдөлгөөн шүү дээ. За тэгээд төлбөрт үйлчлэгээний дүн нь одоо энэ 7 ажил үйлчлэгийг хичнээн компанид орсон юм байна. Тэр мэдээлэл энэ дээр хавтаж байна. За өчигдөр одоо яг нийтдээ харилцагчд руугаа хичнээн мессеж явуулсан юм байна. За нэхэмжил илгээс нь тоон хэд байсан юм бэ те. За дууд шуудаа илгээс нь тоон хэд байсан юм бэ. За энэ одоо мессеж илгээс нь нэхэмжил илгээх энэ хоёр маань бол маш хямдхан байгаа гэж хэлсэн те. Бид нэр яг одоо боломжтой байгаа хамгийн хямдхан үйлчлэгээ. Одоо та нэг 1000 харилцагчтай контор байлаа гэхэд 4-5 мянган төгрөг
зарцуулж хийж байгаа. Тэгэхээр маш хямдхан зардлаар мэдээлэлээр хүргэж байгаа. За дуудчуудын хувьд бол хэлсэн. Тэрөө та нар яг дууд байдлаар бүгдийг юм бол сүлжээ харилцахгүй 34-өөр бичиж байгаа. За энэ бол яг Монголд хамгийн хямдхан тарих байгаа. Public domain гэх юм байна. За энэ дээр болохоор ажилчны гүйцэтгэлийн тайлан гарч ирж байна тийм ээ. За наран гэрэл бол одоо нийтдээ бол байгууллага 58 мянган төгрөг оруулсан байна. Өчигдрийн байдлаар Баатаргүй бол 49 мянга. За ингээд одоо Наранбат гэх мэтчлэн ажилчдаар оруулсан компанид оруулсан ажил үйлчлэгийнх нь орлогоор бас чартагдсан байж байгаа. За дээрэс нь бас өдөр тутамд харах юм бол заалт авалтын хувь байж байгаа тийм ээ. За бид хэдийн нөгөө автоматар манай мессеж центр дээр хүмүүс ирүүлвэ заалтаа. За тэр маань бол 70% гэж харагдаж байна. За бид нар одоо яалтчгүй нөгөө төлбөрийн нэг төрийн банк руу явуулахын тулд заалт ирүүлээгүй нөхдүүдийг нөгөө тодорхой нөхцлүүдээр бид сүүлийн 3 сарын дунджаар ч гэдэг юм те. За бид нэр ингээд тооцооллоо бид нар заалтыг авч байгаа. Тэгэхээр тэр хувь маань хэд байгаа юм бэ? Тэгээд бид эндээс бас харж болох нь. За тэгээд энэ daily report маань өглөө нөгөө захирлын ширээний дээр байж идэг гар утас руу мэйлээр очиж идэг ийм тайлбар гэж байна. Тэгэхээр өдөр тутмынхаа үйл ажиллагааг захирал энэ дашбордын зүйлүүднээс график шинжилгээнээс хараад хянаад явж байна. За ийм боломжтой. За төлбөр төлөлтийн хувьд бол за бид нар одоо ингээд сүүлийн сарууд маань ингээд байж байна. Сүүлийн 3 сар байна. Биш 10 сараас 16 оны 4 сар хүртэл ийм мэдээлэл. За тэгэхээр цаанаас нэхэмжилсэн гэдэг нь болохоор бид нар нөгөө ханган нийлүүлэгч байгууллагаас вирусын нэхэмжлэлийн дүн маань байж байгаа. За тэгээд дээрэс нь одоо бид нар энэ нөгөө нэхэмжилсэн дүн гэдэг нь болохоор нийт айл өрх харилцагчдаасаа нэхэмжилсэн дүн. За ногоон нь болохоор төлбөр төлөлтийн хувь гэж. Тэгэхээр ингээд энэ графикуудаар бүх сар болгоно. За энэ бол 1-р сар, энэ 2-р сар, энэ 3-р сар гэдэгтэй бүхэн төлбөр төлөлтүүдэд хараад хянаад явж байгаа. Ийм боломжтой байна. За тэгээд энэ бол энэ дээр болохоор доор нь нөгөө сар болгоноороо задаргаанууд нь ороод ирсэн байж байгаа. За халуун усныхын хийдин дээр за ингээд хүмүүс бохор дулаан ингээд за нийтдээ болохоор төлбөр төлөлтийн хувь маань одоо сүүлийн байдлаар хэдэн хувь байгаа юм бэ? 63% харагдаж байна. За юм. За тоолуурын мэдээлэл гэдэг хэсэг байна. За энэ бол одоо нөгөө бидний за хамгийн чухал одоо нөгөө эдийн засгийн шинжилгээнүүд маань хийгдэж байгаа. За тэгэхээр яаж юм вэ гэхээр бид нар одоо за гэрээнийхээ дугаарыг жишээлбэл сонгоод кодороо хийж болно. Эсвэл бол тоолуурын дугаараар бид нар энэ шинжилгээнүүдийг хийж болно. За нэг гэрээн дээр маань хэд хэдэн тоолуурууд харилцдаг шүү дээ. За тэгээд гэрээнийхээ дугаар гэдэг сонголтоо бид нар жишээлбэл одоо энэ үзүүлэлтэд харах юм бол цаанаас нэхэмжилсэн, за хэрэглэгчдээс нэхэмжилсэн хоёрын зүрх. За энэ бол яг компани ашиг болж байгаа. За энэний мөрөг бол бид нар яг гэрээний дугааруудаар харж болж байгаа. За хамгийн өндөр нь бол жишээлбэл одоо энэ байж тийм. За бид нар бол хэрэглэгчдээс ийм нэхэмжлэгээ цаанаас энийг авч байгаа. За энэ шинжилгээний аргачлал нь болохоор нөгөө hedonic регрессийн аргаар бид нар тооцож бодож байгаа. За энэ маань болохоор яг цаанаас ирсэн нөгөө одоо дулаан жишээлбэл юу гэдэг 3 сарын 1-ээс 4 сарын 1-ний хоорондох төлбөрийг нэхэмжилсэн яг тэр өдрүүд заалт аваад тэгэх юм бол харилцагч нар маань харилцан адилгүй өдрүүдэд тоолуурын заалтыг илгээж байгаа шүү дээ. Тэнгүүд бид нар шууд яг тэр дулааны ирүүлсэн 1 сарын 1 бол тийшээгээ дундаж нөө хувийн жингээр нь тооцож ухрааж бодож байгаа. Хэрэглээнийхэн зарцуулалтын 3 сарын 1-ээс 4 сарын хоорондохоор авч шинжилж байгаа. За ингэснээрээ бол маш бодиттой ийм шинжилгээнүүд хийх. Тэгэхгүй бол заалт авалт нэхэмжилсэн дүн хоёроор энэ шинжилгээг хийх юм бол бас бодиттой биш болчиход байгаа. Тэгэхээр бид нар бол бас энэ дээр судалж ажиллаад энэ бүх юмнуудын аргачлал бүх юмнуудын hedonic регресс бол маш өндөр наривчлалтайгаар баазын дундчлалтаар олон саруудын дундчлалтаар тооцож гаргадаг учраас одоо хамгийн бодиттой аргачлал гэж үзэж байгаа. За тэгээд энэ хажуу тал дээр болохоор жишээлбэл за манай нөгөө кодмод маань байж энэ хамгийн их ашигтай нь болохоор за энэ байж энэ 260 354 гэрээтэй. За энэ бол одоо манай дээр байгаа хамгийн хөнгөөчтэй байдлаар одоо тоолбор маркетээс харагдаж байгаа юм. За ингээд их мэдчлэн бол одоо ашиг өгөөж өрөө ингээд хариулттай харагдаж байгаа. За дараа нь энэ тоолбор мэдээлэл гэж байгаа. За энэ маань болохоор нөгөө саяны юуныхын задаргаа юм л да.
За жишээлбэл бид нар одоо энэ тухайн гэрээнийхээ кодыг ингээд сонгоод өгчих юм бол яг тухайн гэрээний кодд байж байгаа сүүлийн 3 сарын өгөөжийн шинжилгээнүүд нь гараад ирж байгаа. За улаан нь бол бид нар нөгөө харилцагчдаасаа хэмжилсэн. За цэнхэр нь болохоор нөгөө хангаж байгуулалт хэмжилсэн дүү. За эндээс бол бид нар ингээд шинжилгээ хийгээд дундаж ашгаа бид нар харчиж байгаа гэсэн. Гэтэ энэ бол яг real time шүү дээ тийм. Яг нөгөө бүх одоо харилцагчдаас ирсэн заалтан дээр тулгуурлаад бүх тооцоололууд нь хийчихэж байгаа гэсэн. За тэгээд ингээд сар болгоноороо яг энэ гэрээний хувьд энэ тоолуудын сараар ингээд харуулчихж байгаа гэсэн. Тэгэхээр одоо ингээд өгөөж компанийн ашгийг бол маш дэлгэрэнгүй наривчлалтаар тооцох юм боломжтой болж байгаа гэсэн. За төлбөрийн үлдэгдэл гэхээр за энэ нөгөө сүүлийн сарууд маань байж байна. За одоо энэ дээр жишээлбэл одоо 3 дугаар сарын хүртэл төлбөр төлөлт маань одоо юм 21 байж байгаа. За энэ одоо юм маань бол мэдээлэл маань болохоор 50 болж байна. За 2 сарын хувьд бол ерөнхийдөө ингээд бүх саруудаар нь төлбөр төлөлтүүдээ шинжилж болж байгаа гэсэн. За тэгээд дээрэс нь одоо энэ хажуудалд нөгөө эрен бэлж харуулгаараа харуулж байгаа. За одоо хамгийн их одоо үр төлбөртэй байгаа харилцагч нь ийм юм бэ гэх. Тэрийг ингээд ихээс нь багаар нь за энэ төлбөрийнх нь одоо задраа мэдээлэл ингээд харагдаад за энэ чарт графикаар харагдаж байгаа. Тэгэхээр төлбөрийн нийт үлдэгдэл бол одоо яг байгууллагын хэмжээнд бол 103 сая төгрөг байна. За тэгээд 103-ын задраа нь эргэлхтэй за төлбөр төлөлт гэж байна те. За төлбөр төлөлт болохоор бид нэр зүгээр бас нэг шинжилгээний модулд оруулж өгсөн байна. За одоо жишээлбэл сар болгоны хүүхдийн 5 тийм үү одоо бид нар тодорхой өдрөө зоогоод өчгөд тэрнээс хитэрч хугацаагаа төлж байгаа. За 1 хоног хугацаагаа хэтрүүлж байгаа үр нь хийдэг. За 45%. За 2 хоногийн хоцруулж төлж байгаа нь 50%. За 10 хоногоор ч гэдэг юм. За 10 хоногоор хоцруулж төлөх нь нийтдээ 78 хоног байж байгаа чинь. Тэ? Ингээ бид нар энэ шинжилгээнүүдийг ер нь харилцагчд маань одоо төлбөрөө ямар хугацааны алдагдaltaгаар нэмж төлөлт юм бэ? Хоцрогдолтойгоор төлөлт юм бэ гэдэг замун график шинжилгээнээс бас харж болох нь байна. За тэгээд за дуудлага гэж байгаа нөгөө манай колл центр дээр оператор дээр ирсэн дуудлагуудыг бид нар бүх хотхон хороолуудаар нь харуулж байгаа. За ер нь одоо айл хотхон хороолт бол байр одоо хамгийн их дуудлагатай, хамгийн их ачаалттай байдаг юм байна. Бид нар энүүгээрээ шинжилж байгаа нөгөө байршлал логистиктэй ажилчтай хаан байлуулах уу хамгийн оновчтой организац оновчлын бодлогуудыг хийх нь боломжтой болж байгаа. За тэгээд энэ дээр одоо нөгөө хороол хотгонууд нь жишээлбэл ингээ харагдах юм бол энэ дээр ингээ бүх одоо ачааллуудаа хүний нөөцийнхөө байрлалуудыг бас энэ хайлангаас хийж болно. За сүүлийн одоо энэ бол 1 сараас харцсан байна. За ингээд одоо хагаад 2 сар манаар нь ч юм уу ингээд харж бас болно бодлогод ажиллах. За энэ нөгөө ажилчдын KPI гэж байгаа. За энэ одоо нөгөө Батбаатар захирлын ярьсан. За бид одоо энэ хурс Илэсэр Батад хэдэн төгрөг өгчөө. Энэ бат манай компанид ямар хувь нэмэр оруулсан бэ? Ямар өгөөчтэй юм бэ? Энэ тэгэхээр ажилчид тус бүрээр энэ шинжилгээнүүдийг хийж байгаа. За цэнхрийн хувьд бол бас за гүйцэтгэсэн ажлын тоогоор мөнгөнд үнгээр гээд 2 янзаар гэж байна. За энэ болохоор гүйцэтгэсэн ажил гэдэг нь болохоор за хамгийн их ажил гүйцэтгэсэн нь болохоор наран гэрэл гэдэг ажилтан байна тийм. За дуудлагынхаа тоогоор ингээд ажилчид тус бүрээр харагдаж байгаа. За мөнгөнд үнгээр бол за хамгийн их одоо жишээлбэл юу орсон бас л мөн наран гэрэл юм байна. За гэтэл үнэндээ ажилчдын цалин бол 500 байгаа гэдэг. Тэгээд гэтэл бол наран гэрэл бол 127 мянган төгрөгийн ажил орлого манай дээр оруулсан байдаг юм байна. Тэгээд ингээд ерөнхийдөө энэ хүний нөөцийнхаа бас шинжилгээнүүдийг харж болно. За тэгээд Наранбаатар маань чухам одоо яг хэдэн ажил үйлчлэгээ гүйцэтгээд хэдэн төгрөг оруулсан бэ гэдэг нь он сартаа төлбөрийнхаа мэдээлэлтэй ингээ харагдаж байгаа гэсэн. За тэгээд дээрэс нь одоо наран гэрэл маань нөгөө хүмүүсийн өгсөн одоо нөгөө гүйцэтгэлийн оноо байгаа шүү дээ. Тэр оноо маань хийж байгаа тийм. За хэрвээ одоо смайлтай авах юм бол одоо маань хамгийн сайн тийм. За энийг бас мөн хөвлээд смайлтай ажилчдаараа хөвлээд ажлаа одоо уран зөрчтэй хийх бас дотроо байгууллагын өрсөлдөөн тийм. Тэр юм дээр бас энэ KPI үзүүлэлтүүдийг бол бас ашиглах юм боломжтой болсон байна.
За ингээд ерөнхийдөө их товчхондоо болвол ингээд програмынхаа үндсэн хөнгөлт модулуудыг тайлбарлалаа. За тэгээд бид нар бол яг хөөхөр яг энэ одоо програмынхаа зааварчилгааг бол видео контент болохоор бид нар одоо яг харилцагчдаа өгнө. Тэгэхээр энэ бол бидний одоо ерөнхийдөө манай энэ за бид бол одоо энэ програм хангалтын салбарт нэг 13-4 жил ажиллаж байна. За танаас салбарт болохоор ерөнхийдөө бас хүмүүс мэдэх байх. Estimator Pro гэх програм гэдэг барилгын төсвийн програм хангаж байдаг. За энийг та нар мэдэх байх. За зарим нь манайхаар бас үйлчлүүлдэг CRM програмууд бас ашигладаг ийм хүмүүс байгаа. За тэгээд бидний гол баримтлагдаг зарчим бол юу вэ гэхээр ерөөсөө нэг юм юм гэдэг. Хүний хөдөлмөрийг хамгийн дээд зэрэгээр хөнгөвчлөх. Хамгийн одоо user friendly буюу ашиглахад хялбар энгийн ийм програм хангаж бид нэр үйлдвэрлэхэд зорилго болгож ажилладаг. За тэгээд та бүхэн ерөнхийдөө ингээд үйлдвэрлэлийг харсан баг тийм энэ хин нэг одоо ойлгохгүй хүн хэцүү юм ерөөсөө байхгүй хүчнүүд дээрээ гараад бүх мэдээлэл хүм шинжилгээ тайлбарлалт гаргаад авчих. Ийм боломжтой. За тэгээд ерөнхийдөө програмын танилцуулга маань дуусч байна. За тэгээд энийг ашиглах хэрэглэгчд маань бол бид нэр одоо хэд хэдэн цагийн видео контентууд бэлдээ бүх одоо шаардлагатай сургалт юмнуудыг хизээд бэлэн байхаар бэлдээд очиж байгаа. За тэгээд ерөнхийдөө ингээд програм ашиглах танилцуулга маань ингээд дуусч байна. Одоо цөмөр яг хөтөлбөрийн ёсоор асуулт хариулт байвал